Интернетийг шугуулсан ганц өгүүлбэр 2026 онд Хятадын нэгэн драмын ганцхан өгүүлбэр интернетийг тэр чигтэн шугуулсан юм. Харин тухай сэтгэл хөдлөн мөгч биш, сүлдээ тулааны өгч биш. Зүгээр л би чамайг тэжээхийн тулд гахаа нэдлэнэ гэж хэлдэг энэ ганц өгүүлбэр Pursuit of Jay драмын Пан Чинвэгийн дүрээр дамжин дэлхийд дахинд Тан Шивээг таниулсан юм. Үнийг хэлэхэд үүний дараа юу болохыг хэн ч төсөөлөөгүй. Өнөөдөр бид Пан Чинвэгийн дүрийн цаана жинхэнэ эмэгтэй Тан Шивэгийн тухай мөн тэр хэрхэн Хятадын орчин үеийн драмын ертөнцийн хамгийн хурдан өсөж буй оддын нэг болсон талаар ярилцсан. Тан Шивэн 1997 оны 10 дугаар сарын 14-нд Хятадын Чунцай хотод төрсөн. Хэрэв та Чунцай хотыг сайн мэдэхгүй бол төсөөлөд үзээрэй. Асар том муулын хот, хаа сайгүй неон гэрэл. Үнэхээр гал халуун хоол, бүр барилга дундуур нь галт тэрэг явдаг хот юм. Энэ хотын ирч хөөч Тан Шивэтэй яг тохирдог. Өсвөр насндаа тэрээр Хятадын урлагийн шилдэг 2 сургууль болох Шанхай театрын актиан болон Нанжиний урлагийн их сургууль элсэн орох эрх авчээ. Тэр Шанхайг сонгосон бөгөөд сургуулийнхаа эхний жилээс ангийнхаа хамгийн тод Өхөрдөн охин гэдгээр олон танигдаж эхэлсэн байна. Хятадаар ийм төрлийн охиныг Шаха буюу сургуулийн хамгийн үзэсгэлэнтэй охин гэж нэрлэдэг. Хэрэв та Хятад драмын ертөнцийг сайн мэддэг бол энэ нэршил ямар утгатай ойлгоно. Гэхдээ Тан Шивэгийн хувьд энэ бол дөнгөж эхлэл байлаа. Олон жүжигчин санамсаргүй байдлаар entertainment-ийн салбарт ордог бол Тан Шивэ анхнаасаа л жүжигчин болохыг хүсдэг байжээ. Тэрээр 2018 онд Waiting for You in Long Time драмын дүрээрээ албан ёсоор жүжигчний гараагаа эхлүүлсэн. Гэхдээ дараагийн хэдэн жил түүний хувьд үнэхээр шаргуу хөдөлмөрийн үе байлаа. Олон Хятад жүжигчдийн нэгэн адилаар тэрээр үзэгчдийн анхаарлыг татах хүртлээр олон жилийн турш жижиг туслах дүрүүдийг бүтээжээ. Үнийг хэлэхэд энэ туршлага нь түүнийг ихээхэн төлөвшүүлсэн. Учир нь Хятадын драмын ертөнцид амжилт гэдэг нь нэг шөнийн дотор ирдэг зүйл биш. Тэгээд 2022 он ирж бүх зүйл өөрчлөгдөв. New Like Begins драм гарсан даруйдаа асар их амжилт олж эхний 7 хоногтоо л үзэгчдийн тоогоор асар өндөр үзүүлэлт үзүүлсэн юм. Тан Шивэ уг драманд Ливэ хэмээх дүрийг бүтээсэн. Тэр охин ордны улс төр, эрх мэдэл, ханхуу нарын алийг нь сонирхдаггүй. Түүний хүссэн зүйл нь ердөө 50 амьдрал, сайхан хол, нам гүм амьдрал байлаа. Үзэгчид түүнд яг үүнийхэн төлөө л дурласан. Тэр хичээхгүйгээр инээдтэй, сул дорой харагдахгүйгээр дулаахан. Хамгийн гол нь тэр илэрхийлэлтэй нүдэрээ үг хэлхээсээ өмнө хүртэл сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг байв. Энэ дүр нь түүнд хэд хэдэн томоохон шин жүжигчний шагнал авчирч, түүнийг салбарын хамгийн ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг болгосон. Эцэст нь дэлхийн нийт түүнийг анзаарч эхэлсэн юм. Гэхдээ түүний талаар олон хүн мэддэггүй нэг сонирхолтой зүйл бий. 2024 онд Тан Шивэ Хавлын хөдөлдөг цайзын хятад хэл дээрх хувилбарт Сопигийн дүр туу оруулахаар сонгогдчихжээ. Сопи киноны ихэнд 90 настай эмэгтэй болж хувирдаг шүү дээ. Тэгэхээр Тан Шивэ дөнгөж 26 настай байсан. Энэ бол жүжигчний хувьд үнэхээр өргөн цар хүрээтэй гэдгийг харуулах жишээ. Тэгээд дараа нь Pursuit of Jade-ийн Пан Чинвэгийн дүрээр гарч ирж бүх зүйл дахин өөрчлөгдсөн юм. Багчны охин, амьд үлдэхийн төлөө тэмцэгч, гэр бүлийн хамгаалахын тулд нүцгэн гараараа хүртэл тулалдахад бэлэн эмэгтэй. Буруу жүжигчний гарт энэ дүр бүрэн бүтлгөөдөх боломжтой байлаа. Гэвч Тан Шивэ Пан Чинвэг мартагдашгүй дүр болгож чадсан. Зураг авалт дэлхээс өмнө тэрээр хэдэн сарын турш бие бэлтрийн бэлтгэл хийж, гүйцэтгэх хүчний тасгаал тулааны бэлтгэлээс гадна дүрдээ зориулж жинхэнэ мах нэдлэх дадлаг хүртэл хийжээ. Харин цастай хэсгүүд нь бүрч хүнд байсан. Тэр маш нэмгэн түүхэн хувц өмсөн, хүүтэн жавартай нөхцөлд Жан Линхийг нуруундаа өөрөн зураг авалтанд оролцдог байв. Цаг агаарын хүүтэн нөхцөл байдлаас болж нэгү давруулан хөлдөж гэмтэж байжээ. Энэ бол зүгээр нэг хичээл зүтгэл биш. Өөрийгөө бүхэлдэн зориулсан гэж хэлгээр хэмжээний хичээл зүтгэл. Эргээд бидний ихэнд ярьсан тэр өгүүлбэрт очие. Би чамайг тэжээхийн тулд гахаа нийлнэ. Хэрэв Хятад хэлэнд ян гэдэг нь зүгээр л нэг тэжээх гэсэн утгатай биш. Энэ үгэнд хүнийг өсгөх, халамжлах, гэр бүлээ тэтгэх гэсэн гүн утга агуулгаддаг. Тиймээс Пан Чинвэ нөхөртөө энэ үгийг хэлэх үед уг өгүүлбэр нь нэгэн зэрэг инээдтэй атлаа хачаа их сэтгэл хөдлөн болж хувирдаг. Үзэгчид тэр дороо л энэ дүр дурлсан. Төвний хэсгүүд нь хэдхэн хоногийн дотор TikTok, Douyin, Weibo дээр асар хурдан тархсан. Учир нь үзэгчид ийм төрлийн эмэгтэй гол дүрийг үнэхээр хүсэж байсан юм. Өөрсдөө авруулгыг хүлээдэггүй эмэгтэй. Харин нэмэх замраагүй байдал руу өөрөө алхаж ороод тайвшир бие зохицуулчихна гэж хэлдэг эмэгтэй. Камерны цаана байгаа Тан Шивэж бас хүмүүсийн төсөөлж байгаагаас илүү энгийн нэг. Тэр Канка нэртэй муртай. Мөн ихэнх хүний тэсгээргүй халуун ногоотой хоол иддэг. Чунцанаас гаралтай болохоор энэ нэг тийм гайхаад байх зүйл биш. Төвний өнгөрсөн амьдралын талаар янз бүрийн сургал гаргахад тэр түүнийг нууж хаалгүй шууд л өөрөө хариу өгч байсан. Ямар нэгэн PR мэдэгдэл хийлгүй, нуугаад өнгөрөөгөөгүй. Өнөөдөр тэр Gucci болон өөр алдартай брэндүүдийн дэлхийн хэлчээр ажиллаж, Миланы загварын 7 хоногт оролцдог. Мөн Gucci-гийн элч болсон Жан Лихэтэй хамтран Хятадын драмыг дэлхийн үзэгчдэд илүү таниулахад төв нэмрээ оруулсаар байна. Зүгээр л жүжигчин болохыг хүссэн нэгэн охины хувьд муугүй амжилт. Пан Чинвэ цасан шуургыг магчны хутгатай сүрэн тэмцсэн. Харин Тан Шивэ татгалзсан хариу, жижиг дурууд, олон жилийн хөлмөр, хүнд бэлтгэлийг даван туулж өнөөдрийн өндөрлөг төрсөн. Тэдний нэг нь цохомл дур, харин нөгөө нь бодит амьдрал дээр хэмхтэй. Хятад драмын талаарх илүү сонирхолтой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл сувагтаа subscribe хийгээрэй.